Манай Мят компани аюулгүй байдлаараа дэлхийд урдуур жагсдаг бас ч гэж тийм муу компани биш гинэ. Хятад, Солонгос, Япон гэд шууд нислэг үлдэж байгаа цаашдаа Сингапур, Истанбул, Европын орнууд руу нисэх зорилготой. За гэтэл эдийн засгийн боломж нь асуудал үүсгдэг, хамгийн гол нь компанийн үйл ажиллагаа зардал ихтэй, алдагдaltaй ажилладаг байсан мөлий. Мят компани бас нэн үгүй яхад бол алдагдaltaй ажилладаг. Яагаад алдагдaltaй ажиллаж байгаа гэхээр нэгд маш өндөр үнэтэй шатхуун хэрэглэдэг. Өнөөдөр 1 тонн онгоцны шатхуун дэлхийн дундаж нь бол $1100 байдаг. Манайх $1750. Ийм өндөр үнэтэй шатхуун хэрэглэж байгаа тохиолдолд бол Мят компани бол ашигтай ажиллах ямар ч боломжгүй байна. За мэдээж бидний өөрсдөө шалтгаалаад энэ алдагдлыг бууруулахтай холбоотой менежмент зохион байгуулалттай холбоотой үйл ажиллагаа боломж байгаа. Энэ чиглэлээр үйл ажиллагаа аваад эхэлчихсэн байгаа. Би та нарт хэдхэн тоо дурдж өгье. За Мят компанид удирдлагын баг шинээр томилогдоод ажиллаа хийж байна. Энэ удирдлагын баг ажилдаа ороод бүтэц зохион байгуулалттай холбоотой үйл ажиллагааныхаа шинэ бүтцийг гаргасан. Энэтэй холбоотойгоор тодорхой хэмнэлтүүд гарч байгаа. За жишээ нь 724 орон тоотой байсныг 684 болгосон. Гадаад төлөөлөгчийн газарт 13 орон тоог хэмнэсэн 860 сая төгрөг хэмжиж байна. За зарим нэг тэтгэвртэй гарчаад давхцаж ажил хийж исэн 15 хүнийг чөлөөснөөр 720 сая төгрөгийн хэмнэлт хийсэн байна. За шаардлагагүй зарим сул орон тоонуудыг сонгогдсноор 259 сая төгрөгийн хэмнэлт хийсэн. За хөдөлмөрийн зэрэгцсэн гэрээгээр ажиллаж исэн 23 хүнийг 15 болгосон. Ингэснээр 99 сая төгрөг хэмнэлсэн. За цалингийн сүлжээнээс гадуур өндөр цалин авч исэн 23 хүний буцаагаад сүлжээнд нь оруулснараа 460 сая төгрөг хэмнэлсэн. Ингэснээр бол бүтэц зохион байгуулалттай холбоотой үйл ажиллагааг шинжилснээр 2.4 тэрбум төгрөг хэмнэлсэн байна. За бусад үйл ажиллагаатай холбоотой 600 сая төгрөг хэмнэлсэн. Ингээ нийтдээ бол 3.5 сая төгрөгийн хэмнэлт гаргаж байна. Одоо хамгийн хямд үн санал болгох компанийн тендер зарлаад байгаа. За бас багагүй олон хүнийг ажилласан чөлөөлжээ. Мятын зардлыг хэмнэх ашиг сонирхлын зөрчлийг бууруулахын тулд дахиад ч хүмүүсийг өөрчлөх чөлөөлөхийг үгүйсэхгүй байна. Мятын хувьд бол бид нар Мят дээр томоохон хэмжээний шинжилэл хийж байгаа. Шинжилэл гэдэг маань өөрөө шинэ дэг журам тогтоодог. Шинэ журам тогтоодог. Шинээр ажилладаг. Шинэ арга барилаар ажилладаг. Энэ арга барил маш их эсэргүүцэлтэй тулгарч байгаа. Үнэн. Тийм ч учраас түрүү өөрийн чинь хэлдэг одоо нэг гэр бүлийн хамаатан садны хүмүүс олноороо ажилладаг ийм одоо асуудал байгаа. Энийг бид нар судалгаа гаргаж байгаа. Өөрөөр хэлбэл бие биенийгээ удирдах албан тушаалд ажилладаг нэг гэр бүлийн хүмүүсийг бид нар нэг тийм байршилд ажиллахгүй гэж байгаа. Шууд удирдах тийм одоо хамааралгүй хоёр бол тэр бол мэдээж хүний хөдөлмөрс ирэх учраас ажилланаа. Дээр нь сонирхсан зөрчилтэй холбоотой ямар нэгэн одоо ажлын байрнууд хамаатан садын хүмүүс байх юм бол бас тэрийг бид нар өөрчилнө. Ганц хүсээд хэлэхдээ дээрх хэмнэлтүүдийг хийснээр Мят компани одоо бараг алдагдaltaгүй болсон гэлээ. 2012 оны балансаар энэ компани 3.9 тэрбум долларын алдагдaltaй байсан бол одоогийн байдлаар 3.5 тэрбум доллар хэмжгээд байгаа юм байна. 2012 оны